Та бүхэндээ саяхан хийсэн төслөө танилцуулъя. Interior design бол манайхан амар гоё 3D гэж ойлгоод байдаг. Өнгө, материал бол яаж ч өөрчлөгдөж болно. Төлөлт 1 номерын чухал зүйлээ. Би Японд насаар interior designer хийсэн 70 гарцсан багшийн удирдлагаар ажилладаг байсан. Төлөвлөлтийг хийж сурахын тулд улаан цохор болтлоо. Засуулдаг гэсэн. Багаар засарсаар гараа ингээд зөөрөөд сүулдэ би ингээд залуу дизайнеруудыг сургаад энэ ч болохгүй тэр чинь болохгүй гэдэг ажил хийж аваад ирсэн. Хаалгаар оронгууд орон зайг идэвхтэй бүс, идэвхгүй бүс гэж хоёр хуваа. Идэвхгүй бүс нь хүмүүс амарж байхдаа бие биедээ саад болохгүй. Идэвхтэй бүс нь аль болохоор нээлттэй гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг дэмжсэн. Мөн ээж бага насны хүүхдүүдэд хараа хянал сайн тавих, хоол хийж байхдаа хүүхдүүдэд харж хандах, зочинтойгоо яриа өрнүүлэх, боломжтой нээлттэй төлөвлөлтийг хийж өгсөн. Барилга маань 20 жилийн өмнө ашиглалтанд орсон болохоор маш их алдаатай, шалан тэгш биш, ханан тэгш биш. Тиймээс энэ дизайны хамгийн гол нууц нь шулуун шугам байх ёстой. Барилга бол яг л хүний биетэй адилхан бүтцтэй. Дамнаруу бол яг барилгын арга яс гэсэн үг. Халаалтын шугам бол цус шүрмсэн гэсэн үг. Тэгэхээр бид нэр энэ барилгынхаа үндсэн танаа гэрээг бий болгож байгаа зүйлүүдэд муухай гэж ад үзэхгүйгээр эсвэргээрээ хайрлаад яг энэ дизайны нэг хэсэг гэж харах юм бол тохирсон төлөвлөлт дизайныг хийхэд өрөөг маш гоё зөв харагдуулдаг. Цайвар шаргал өнгө, модны текстур ерөөсө хоёрхан өнгөний тоглолттой хамгийн тансаг харагдуулж байгаа юм бол уран зураг. Уран зургийг бол нөхрийнхаа зурсан зургуудыг тавьсан байгаа. Та бүхэн гэрийнхаа дизайныг өөрчлөлмөр санагдвал дизайнер ирлээ Facebook болон Instagram хуудасаар холбогдоорой. Баярлалаа.